Хошоо соёлын ордноос голдон эрхэлсэн залуу журагчин асрын дөрөв тасга уран зургийн үзүүлэг 12 дугаар сарын 21-ний өдөр явагдсан байна. Залуу журагчин асар 2007 оны 11 дугаар сараас эхэлж дөрөв тасга уран зургийн боловсролын ангийг эрхэлж зургийн үндсэн мэдлэгийг гардан зааж одоо болтод түүний боловсролын ангид манайх шүний аюул дунд баг сургуулийн 20 гарын сурагчид зураг сурч байна. Манайханы зургийн үзүүлэлтүүд сурагчдын мөртөд харин сурч явсан. Манайд гадны сурагчдын зурагтай илүү ойртоод илүү зургийн талаарх мэдүүлэх юм нэг зэрэг хэлсэн. Тосоо зургийн үзүүлэлтэд залуу журагчин асрын журсан гэсэг бүтээлээс гадна түүний эрхэлж байгаа дөрөв тасга уран зургийн ангийн сурагчдын бүтээл нийт 200 гаруй зургийг дэлгэн үзүүлсэн байна. Залуу журагчин асрын журсан зураг нь өөрийн хөв намтай байж тал нутага Монгол амьдралыг тусгасан өчнийн далд урлагийн речидийг илрүүлж өргөн улан сонирхогчдод гуай сайхны хүртээлийг олгосон байна. Тус зургийн үзүүлэг нь 2008 оны 12 дугаар сарын 21-ээс 2009 оны 1 дугаар сарын 21-ний өдөр болтол явагдах болно. Энийг манайх рууны сурвалж шинжилтэд ажлын сурвалж үүлэн хар мэдээллээ.